Харин шинэ жишгээ 3-ын дараагийн хичээл анжин. Анжин. За, анир чимээгүй гэсэн үг байна. За, 图书馆里非常安静. 图书馆 номын сан ли дотор 非常 маш их 安静 анир чимээгүй байна. 我每天下午比 өдөр болгон 下午 үдээс хойш 都去 бүгдээрэнд нь л явдаг. 那里 тийшээ 看书 ном уншихаар. За үйл хэрэгмэтцээ харъя. Би эзэн бие төрүүлж орно тийм ээ. Араас нь юу ордог вүлээ? Хятад хэлний үйл хэрэгмэтцний дараалал нь эзэн биеийн хойноос цаг хугацаа орно. 每天 өдөр бүр. 下午 үдээс хойш. Цаг хугацаа зааж байна тийм ээ. Энэ дөө энд юу гэж явж байгаа? 每 гэдгийн орсон учраас хойноосоо заавалжгүй дөө авдаг тийм ээ. Тэгэхээр өдөр болгон үдээс хойш бүгдээрэнд нь нэг ч өдөр алхахгүй гэдэг санаа дөө дээр явах нь. За цаг хугацаагаа хэлсэн. Одоо үйл үг орж ирнэ. Явна. Хаашаа явах юм? Наали тийшээ явна. Үйлдэлтэй холбоотойг ардаа ордог гэдэг тийм. За тэндээ очицсныхаа дараа кан уншина. Юу унших юм? Шүү ном уншина. За үйл хэрэгмэтцэн ер нь бол айгүй энгийн амархан шүү. 我爱人喜欢安静的地方. За миний хайртай хүн 喜欢 дуртай. 安静的 анир чимээгүй 地方 газар. За энд дөө юу явдаг вүлээ? 我爱人喜欢 гол үг нь 人喜欢 地方. хүн дуртай газарт. Тэ нэг газар дуртай байгаа нэг хүн. За ямар газрын гэдгийг энэ дөөг оруулж хэлээд урдаа тодтгол авдаг. Тэгэхээр ямар газрын гэхээр анир чимээгүй газар. 所以我们每个周末去公园散步. 所以тийм учраас 我们 бид нар 每个周末 7 хоног бүрийн сүүлч болгонд тэ амралтын өдрүүд болгонд чи явдаг. Хаашаа явах вэ? 公园 цэцэрлэг хүрээлэнд очисныхаа дараа散步 алхалт хийдэг байна. Тэр өгүүлбэрийн дараалал нь уг нь бол айгу логиктэй байгаа. За дахиад өгүүлбэр харъя. 弟弟虽然小 эрэгтэй дүү 虽然 хэдийгээр 小 жаахан 但是 боловч 做作业的时候 гэрийн даалгавраа хийх 的时候 үед 非常 бүр маш их 安静 чимээгүй байдаг. За энэ дээр бүтэц явж байна. 虽然 但是 дундаа заавал тасал авдаг дүрмтэй тийм ээ. Хэдийгээр тийм боловч ийм юм аа гэдэг бүтэц. Дахиад хэдийгээр ийм боловч ийм юм аа. Ард нь хэлдэг байна тийм. За дахиад жишээ харъя. 阿姨家附近的环境很安静. 阿姨家 нөгөө ихчийн ээжээсээ дээшээ насны хүн болон ээжтэйгээ хэцүү болон дээшээ насны хүнийг ихчээ гэхээр аи гэж хэлдэг те. За ихчийн гэр фужинда ихчийн гэрийн ойролцоох环境орчин нөхцөл те эргэн тойрон тэр орчин нөхцөл байдал нь хан маш анжин анир чимээгүй байдаг. За өгүүлбэртээс дахиад харъя. Гол өгүүлбэр нь юу вэ? Орчин нөхцөл байдал нь маш анир чимээгүй байдаг. Орчин нөхцөл байдал нь ямар орчин нөхцөл байдлын гэдгийг тодтогоод ойролцоох орчин нөхцөл байдал. Гэрийн ойролцоох орчин нөхцөл байдал. Ихчийн гэрийн ойролцоох орчин нөхцөл байдал. Окей. Тэгэхээр өгүүлбэрийг бол ингээл сунгаал гэж болдог хана шүү дээ. 住在那里很舒服. За амьдрнаа. Хаана амьдрах юм? 那里 тэнцээ. За жу гэдэг бол амьдрын хоноосоо заавалчгүй заа явж явна. Яагаад гэвэл амьдрын гэхэлэр хаана заавал байршил заах хэрэгтэй болдог тийм ээ. Тэгэхээр заай заавал орлоо. Хааны наали тэнцээ. Хан тэнд амьдрахад маш шүүфү. Их тийм тохь тухтай гэсэн үг. Шүүфү. 老师让同学们保持安静. 安静. За 老师 багш 让同学们 сурагчдаар буюу сурагчдыг 保持安静. Анир чимээгүй байдлыг нь хадгалж байна. Тийм байлгасаар байна. Тэгэхээр rang гэдэг үг чинь бусдаар үйлдвэрлэх хэв буюу сурагчид өөрсдөө анир чимээгүй байхыг хүсэж байгаа биш багш тэднийг тийм байлгаад байгаа. Тэгэхээр rang ордог тийм ээ. Би чамайг амьсаа угаагийн үздэй гэх юм бол хуа rangны амьсаа угаагийн үздэй гэж хэлэх юм тийм ээ хятаар бол. За 认真听课. 认真
За рэнжэн гэхэлэр айгу сериозны, айгу чухал, няхуур, хянамгай, анхааралтай. Тэ тинхэ хичээлээ сонсдгоо. Сонсуулах гээд байгаа. Тийм ээ багш сурагчдаар. За 这个小镇非常安静. За энэ нэгэн жижигхэн хот нь бол 非常 маш 安静. 안эр чимээгүй. 空气也很新鲜. 空气 агаар нь 也 бас 很 маш 新鲜. In fresh. Тунгалаг цэвэр байх нь тийм ээ. За өнөөдрийн даалгавар энэ гурван өгүүлбэрийг зөв дэстээр алд оруулаад бичээрэй. Өнөөдрийн хичээл анзин анир чимээгүй. Хичээлээ өдөр 5 удаа заавалжгүй харж сонсож анхааралтай үзээрэй. Okay. Bye.